Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай байргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2019 оны 4-р сарын 23-нд өдөөс хойш 6 цагийн үед Шуурхай албаны 911 утсанд нэгэн дуудлага ирсэн ба дуудлага өгсөн эмэгтэй хэлэхдээ би жирэмсэн 5 сар төрөх ёстой байсан юм аа. Гэтэл гинтхэн өвдөлт өгөөд гэртээ төрчихлөө. Ирээд хүүхдийг минь авраад өгөөч. Хүүхэд маань амьсгалахгүй байна хэмээн хэлсэн байдаг. Энэхүү дуудлагын дагуу Шуурхай албаныхон тэрхүү дуудлага өгсөн эмэгтэй гэрийн хаягаар нь явж очих үед гартаа дөнгөж төрсөн нялх хүүхдэд тэрвэрсэн Клариса гэх эмэгтэй тэднийг угтаа авсан. За Шуурхай албаныхныг гэрт нь ирэх үед тэрхүү Клариса гэх эмэгтэй болон түүний бага охин болох 24 настай Desiree нар маш сандарсан байдалтай тэднийг хүлээгээд байжсэн байгаа. Ингээд түргэн тусламжийнхан тэр доорн дөнгөж төрсөн няраа хүүхдийг яаралтай эмнэлэгт хүргэн харин Кларисаг эмнэлэг авч явуулахгүйгээр түүнд гэрт нь үзлэг хийсэн. Эмчнэр түүнээс ямар нэгэн өвдөлт зэвүүр аль эсвэл толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд өөрт нь илэрч байгаа эсэхийг асуухад Клариса үгүй юу ч мэдрэгдэхгүй байна хэмээн хариулсан бөгөөд эмчнэр Кларисад үзлэг хийж авах явцдаа нэгэн маш сонин зүйлийг анзаарцгаасан. Энэ нь юу байсан бэ гэхээр Кларисагийн хөл, гар, нүүр, хувцас гээд тэр чигтээ цуснд будагдсан байсан хэдий ч төрөлтөөс үүдэлтэйгээр доошоо гарсан ямар ч цус байгаагүй. Ер нь л Кларисад дөнгөж хүүхэд төрүүлсэн гэхээр ямар ч шинж тэмдэг илрээгүй. Дээрээс нь Клариса бол 54 настай эмэгтэй. Эмчнэрийн хэлж байгаагаар 54 нас гэдэг нь нэлийн хүндрэлтэй төрөх магадлал өндөртэй, ер нь л эрсдэлтэй төрөлт гэдэгтэй тооцогддог. Гэтэл Кларисагийн хувьд бол юу ч болоогүй юм шиг зөв зүгээр байжсэн байгаа. За гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас болоод хинч Кларисаг байцааж олон асуултуудаар булаагүй. Учир нь дөнгөж төрсөн няраа хүүхэд нь нэмлэгт үхэл амьдралын заах дээр маш хүнд нөхцөл байдалд байсан тул бүх хүмүүсийн анхаарал дөнгөж төрсөн няраа дээр төвлөрч исэн. Ингээд Клариса гэртээ хүүхдээ төрүүлснээс хойш 2-7 хоног өнгөрч эмнэлэгт байгаа Кларисагийн хүүхдийнх нь биеч дээр төхгүй маш хүнд нөхцөл байдалд байсан тул Клариса болон Кларисагийн хамаатнууд нь GoFundMe гэх хандив цуглуулдаг вебсайт дээр хандивын аян эхлүүлэн эмчилгээний зардалд нь туслалцаа үзүүлэхийг бусад хүмүүсээс гуйсан байдаг. За гэтэл 2019 оны 4-р сарын 24-нд буюу Кларисаг хүүхдээ төрүүлсний маргааш нь Явани Лопез гэх эрэгтэй жирэмсэн эхнэрээ ор сургаггүй алга болсон талаар цагдаад дуудлага өгсөн. Энэхүү дуудлага өгсөн эрэгтэй эхнэр болох 19 настай Марлин нь 4-р сарын 23-нд сургууль руугаа явна гэж гэрээсээ гараад гэртээ буцаж ирээгүй. Явани болон Марлины гэр бүлийнхэн нь Марлины сургууль болон найз нөхөдтэй холбоо барин түүний талаар асуусан боловч 4-р сарын 23-нд хичээлэнд харсноос хойш түүнийг харсан ганц ч хүн байгаагүй. За Марлин гэж хэм бэ? Марлин Лопез нь 1999 оны 11-р сарын 16-нд төрсэн Иллиной мужийн Шикаго хотод амьдардаг. Марлины эргэн тойрныхын хүмүүсийн ярьж байгаагаар бол тэрээр маш цоглог, эрч хүчтэй, хөдөлмөрч шаргуу нэгэн. Марлин 19 наснда буюу 2018 онд нөхөр Яванитайгаа гэрлсэн байдаг. Марлин Явани хоёрыг гэрлэх үед тэдний том хүү найл хэдийн 3 нас хүрчээсэн. Тэгэхээр Марлин 15 настайдаа жирэмсэн болоод 16 настай анхны хүүгээ төрүүлсэн гэсэн үг. Хосуудыг инхүү маш залуухнаараа бүр насанд ч хүрээгүй аав ээж болцоох үед нь хоёр талынх нь гэр бүлийнхэн маш ихээр тусалцгааж аль аль нь хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд нь Марлин Явани хоёрт тусалдаг байсан. За гэтэл Марлин 19 наснда буюу 2018 онд дахин бие давхар болсон гэдгээ мэдсэн байгаа. За ингээд Явани болон Марлины гэр бүлийнхэн Марлиныг алга болсон талаар цагдаад хэлж тэмдэглүүлэх үед цагдаагийн ажилтнууд үүнийг нь огт тоож авч хэлэлцээгүй. Бараг л Марлиныг гэрээсээ зугтсан байх гэж үзэжсэн. Гэтэл яг бодоод үзэх юм бол бодит байдал дээр 9 сартай жирэмсэн 3 настай хүүтэй нөхөр хүү хоёр нь гэртээ өөрийг нь хүлээгээд байж байгаа. Гэр бүлд нь ямар нэг асуудал байхгүй. Ийм хүн гэрээсээ гинтхэн гараад ингээд ганцаараа хаа нэг тийшээ яваад өгөх бараг л боломжгүй. Гэсэн хэдий ч цагдаагийнхан энэ тал дээр хуруугач хөдөлгөөгүй байдаг.
Харин энэ үед Марлины нэгэн найз нь Facebook дээр ээжүүдэд туслая гэх нэртэй нэгэн группт нэгдсэн ба Марлин ч мөн тэр группт байдаг байсан. За бүр цаашлаад 2019 оны 3 дугаар сарын 5-нд тэрээр 5 сар төрөх хүүхэдтэй нэраа хүүхдийн хувцас болон өөр бусад жижиг сажиг зүйлс хайж байгаа талаараа пост бичсэн байсныг нь найз нь олж уншсан. Тэгэхээр анх 2019 оны 2 дугаар сард 7 сартай жирэмсэн Марлин Facebook дээр ээжүүдэд туслая гэх нэртэй энэхүү группт элсэн орсон ба энэхүү групп нь 32 мянган гишүүнтэй шинэхэн ээжүүдэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд нэраа хүүхдийг хэрхэн асрах талаар зөвлөгөө өгдөг. Ээжүүд нэг нэгнтэйгээ өөрт нь тулгараад байгаа асуудлаа ярилцдаг. Бүр цаашлаад хүүхэд нь том болсон ээжүүд хүүхдийнхаа багтаа хэрглэжсэн зүйлсийг хэрэгтэй байгаа хүмүүст нь үнэгүй өгдөг. Ерөнхийдөө бол ээжүүд нэг нэгэндээ тусалдаг, сэтгэлийн дэм өгдөг ийм групп юм байлээ. Ингээд Марлин 3 дугаар сарын 5-нд удахгүй төрөх нэраа хүүхэдтэй хувцас хайж байгаа талаар өнөөх групп дээрээ нийтэлсэн ба энэхүү постныхон дор Клариса манай найзад зөндөө шинэ эрэгтэй хүүхдийн хувцснууд байгаа. Ихэнх нь шинээрээ сонирхож байвал над руу чат бичээрэй хэмээн сэтгэл үлдээсэн байсан. Ингэснээр Марлин Клариса руу чат бичин тэд хоорондоо танилцсан байдаг. Ингээд Клариса Марлин хоёрын харилцан яриа үргэлжилсээр тэд хүүхдийн хувцснуудыг хэрхэн солилцох талаар ярилцаж эхэлсэн бөгөөд мэдээж Facebook-ээр хэн нэгэнтэй танилцаад шууд тэр хүнтэйгээ уулзсан гэдэг бол тийм ч аюулгүй зүйл бол биш. Гэхдээ Клариса Facebook дээр үнэхээр аюулгүй хүн шиг л харагдчихсан. Учир нь Клариса өөрөө бие давхар Марлины нэгэн адилаар 5 сард хүүхдээ үлгээд авах бэлтгэлээ хийж байгаа. Дээрээс нь Клариса тэрхүү групп дээр нэлээд идэвхтэй гишүүдийнх нь нэг бөгөөд жирэмсэн байх үеийнхэн болон төрсний дараах үеийн бэлтгэлээ хэрхэн хийж байгаагаа бусад хүмүүстэй өөргөлж хуваалцдаг. Бүр ийнход харуулж байгаа бичлэгээ хүртэл групп дээр нийтэлдэг байсан. Үүнээс гадна Марлин Кларисатай өмнө нь нэг удаа уулзж исэн юм байлээ. Клариса өмнө нь мөн л нэраа хүүхдийн хэрэгжилжсэн эд зүйлсийг ээжүүдэд тараагаад Марлин гэрээс нь очиж хэд хэдэн зүйлс авч исэн. Тэгэхээр ер нь бол Марлинд Кларисад итгэхгүй байх ямар ч шалтгаан байгаагүй. За ингээд Марлины найз нь энэхүү групп дээрээс найзынхаа бичсэн постыг хараад сэтгэгдлүүдийг нь уншаад Марлиныг Клариса гэх эмэгтэйтэй уулзаж түүнээс нэраа хүүхдийн хувцас авахар болсон талаар нь 5 дугаар сарын 7-нд олж мэдсэн ба тэр дороо цагдаагийн газар руу залхан энэ талаар мэдээлсэн. Энэ үед харин цагдаагийн газарт Марлиныг ор сураггүй алга болсон талаар мэдээлэл ирээд нэлээд хоног өнгөрчихсөн байсан тул цагдаагийн ажилтнууд эцэст нь нэг юм хөдөлж ямар нэг сэжүүр олдож магадгүйгээд Марлины Facebook-ыг нь шалгаж үзсэн. Гэтэл Марлин Клариса 2019 оны 4-р сарын 23-нд уулзаж Клариса Марлинд хүүхдийн хувцснуудыг өгөхөр болсон гэдг нь тэдний хоорондоо бичигдсэн чатнаас нь тодорхой болсон ба бидний мэдж байгаачлан 4-р сарын 23-нд Марлин сургуульдаа явж хаад үүний дараа ор сураггүй алга болсон. Ингээд цагдаагийн ажилтнууд Кларисагаас мэдүүлэг авахаар гэрт нь очисон боловч Клариса гэртээ байгаагүй. Түүний охин болох 24 настай Desiree хаалгаа тайлж өгөн ээжигээ эмнэлэгт байгаа хэмээн хэлсэн байдаг. Цагдаагийн ажилтнууд Кларисагийн хүүхэдтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэг дээр нь очин түүнээс мэдүүлэг авах үед Клариса 4-р сарын 23-нд Марлинтай огт уулзаагүй. Марлин гэрт нь ирэх ёстой байсан боловч ирээгүй хэмээн мэдүүлэг өгсөн. Гэхдээ хачирхалтай нь гэвэл Марлины хар өнгийн Honda Civic машин нь Кларисагийн гэрээс ердөө хэдхэн алхмын зайд байх нэгэн зогсоол дээрээс олдсон ба Марлин машинаа буруу газар байрлуулснаас болоод хэдэн өдрийн туршид хэд хэдэн торгуулийн хуудснууд авчихсан. Торгуулийн хуудснууд нь машиныхаа урд хавчуулаастай байж исэн. Тэгэхээр Марлин бол Кларисагийн гэрт ирсэн гэдэг нь ийхүү тодорхой болж байгаа. Харин Клариса ямар нэг зүйлийг өөрсдөөс нь нуугаад худал мэдүүлэг өгөөд байна гэдгийг мөрдөгчөөд энэ үед гадарлаж эхэлсэн. За ингээд мөрдөгчдийн дараагийн хийсэн зүйл нь бол Клариса болон түүний найз залуу болох 44 настай Питер нараас ДНХ шинжилгээ авч Кларисагийн дөнгөж төрсөн нэраа хүүхэдтэй ДНХ-ийг нь харьцуулж үзсэн ба шинжилгээний хариугаар хүүхэд Клариса Питер хоёрын хүүхэд биш гэдг нь тогтоогдсон. Харин дараа нь мөрдөгчөөд Марлин Яваны хоёрын шүдний сайдсноос нь шинжилгээ авч үзэхэд дөнгөж төрсөн нэраа хүү бол
Марлин Яваны хоёрын хүү гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг. За ингээд 5 дугаар сарын 14-нд мөрдөгчөөд Кларисагийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аван гэрт нь нэгжлэг хийхээр ирсэн ба энэ үед Кларисагийн найз залуу Питер гэрийнхэн хаалганы урд байдаг хүл арчдаг гишүүрийг цэвэрлэгч бодисоор угаагаа зогсож исэн. Тэгснээ цагдаагийн ажилтнуудыг ирж байгааг харсан даруйда Питер хийж исэн зүйлээ шууд орхиод цаашаа алхаад явчихсан. Мэдээж Питерийн энэхүү үйлдэл нь бол нэлээд с ิจ гтэй үйлдэл байсан гэдэг нь тодорхой. За мөрдөгчдийг байшинд нэгжлэг хийхээр дотгош орох үед маш хурц цэвэрлэгээний бодис үнэртжсэнээс гадна байшинд дөнгөж цэвэрлэгээ хийгээд дууссан гэдэг нь бол тодорхой харагдчихсан. Гэхдээ хэдий цэвэрлэгээ хийсэн байсан ч байшингийн эргэн тойронд хан болон шалан дээр хэд хэдэн газраас цусны толбонууд олдсон байдаг. Цаашлаад мөрдөгчөөд Кларисагийн байшингийн арт талд байх томоохон хогийн савнаас нэлээд эвгүй үнэр гарч байгааг мөн анзаарсан. Ингээд тэрхүү хогийн савыг нээгээд үзэхэд дотроос нь 19 настай Марлины цогцос хэвлэх хэсэг нь тэр чигтээ маш томоор нээгдсэн байдалтай олдсон байдаг. Цаашлаад Марлины цогцсны хажуу талаас нэгэн кабелийн утас мөн олдсон ба мөрдөгчөө тэрхүү кабелийн утсыг хэрэг үйлдэхтэй ашигласан гол зэвсэг байж магадгүй хэмээн үздсэн байдаг. За мөрдөгчөөд Марлины цогцсыг олсон даруйда цогцсонд задлан шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлэг рүү илгээсэн бөгөөд шүүх эмнэлгээс Марлиныг хоолоогоо болгон амьсгал хураасан, амьсгал хураасныхан дараа хэвлийг нь зүсэн, хүүхдийг нь гаргаж авсан 100% гадны нөлөөтэй аллах хэмээн албан ёсны хариу гарсан байдаг. За ингээд 5 дугаар сарын 16-нд 54 настай Клариса болон түүний охин 24 настай Desiree нар хүн амны гэмт хэргийн сэжигтнэр баригдан хоригдсон. Харин Кларисагийн найз залуу Питер хүн амны гэмт хэргийг нуунд дарагдуулахаар оролцсон гэх шалтгаанаар мөн л баригдан хоригдсон байдаг. За Desiree дээрээ хоёр ихэр эгчтэй байлээ. Хоёр ихэр эгчин ч гэсэн энэ үед мөрдөгчдөөд мэдүүлэг өгсөн. Тэдний хэлж байгаагаар ихэр охтууд хизээч ээжтэйгээ дотн өсөөгүй. Ээж нь тэднийг байнга харааж, загнаж, зодож, хүчирхийлдэг байсан тул тэд 16 нас хүрэнгүүтээ шууд гэрээсээ явцгаасан. Цаашлаад сүүлийн 1 жил орчим тэд ээжтэйгээ огт уулзаагүй хаяа л уцаар ярьдаг байжгаад ээж нь 24-нд тэдэн рүү залхан ирээд дөнгөж мэндэлсэн дүүтэйгээ уулз гэхээр нь эмнэлэг дээр нь явж очисон байгаа. Гэхдээ тэр үед тэдэнд ямар нэгэн с ิจ гтэй зүйлс бол ажиглагдаагүй хэмээн ярьцгаасан байдаг. За ингээд Клариса, Desiree, Питер 3 шүүх хурлаа хүлээн хоригдож явах зуур Desiree мэдүүлэг өгөх үедээ мөрдөгчдөөд болсон явдлын талаар бүгдийг нь эхнээс нь нэг нэгэнгүү ярьж эхэлсэн. Хэрэг гарах үед яг юу болсон бэ гэхээр Desiree өөрөөсөө 3 насаар дүү нэг эрэгтэй дүүтэй байсан байлээ. Харамсалтай нь түүний дүү нь 2018 оны 10 сард 20 настай байх үедээ өвчний улмаас таалалд өгсөн. За мэдээж энэ үед хүүгээ алдсан нь Кларисад маш том цохилт болсон бөгөөд хэд хоногийн турш Клариса яг л галзуурсан мэт болчихсон байсан гэж хэлээ. Тэгснээ үүнээс хэдхэн хоногийн дараа Клариса өөрийгөө 3 сартай жирэмсэн гэдгээ Desiree Питер хоёрт хэлсэн байгаа. За Desiree ээжийнхаа хэлсэн энэ зүйлд нь Питерээс ч илүү их гайхсан. Учир нь Клариса баг хүүгээ төрүүлснийхаа дараа мис ажилбар хийлгээд дахиж үр тогтоох боломжгүй болсон гэдгийг охин нь маш сайн мэдчихсэн. Ингээд энэ өдрөөс хойш Клариса бие давхар биш мөртлөө төрхтөө бэлдээд Facebook дээрээ пост оруулаад эргэн тойрныхоо бүх хүмүүст бие давхар болсон талаараа зарласан. Цаашлаад бүр бидний мэдж байгаачлан жирэмсэн болон няраа хүүхэдтэй ээжүүдийн группт хүртэл нэгдээд өнөөх групп дээрээ 5 сард төрөх хүмүүс байна уу гэж хүртэл пост бичсэн. Тэгэхээр энэ бүхнээс нь харахад бол Клариса бүр эртнээс л 5 сард төрөх эмэгтэйг хайж исэн болж таарч байгаа. За өмнө нь хэлсэнчлэн Марлин нэг удаа бас л нялх хүүхдийн эд хэрэгсэл авах гээд Кларисагийн гэрт очиж исэн гэсэндээ. Тэгвэл энэ нь 2019 оны 4-р сарын 1-нд болсон үйл явдал байсан. Тухайн өдрийн өглөө буюу 4-р сарын 1-ний өглөө Клариса Desiree-гаас гэв гинтхэн жирэмсэн эмэгтэйг хөнөөгөөд хүүхдийг нь авахд өөрт нь туслаа чимээн гуйсан. Эхэндээ бол Desiree ээжигээ тоглоод байна гэж бодсон байгаа. Гэтэл үнэхээр л тэр өдөр гэрт нь нэгэн жирэмсэн эмэгтэй ирсэн ба тэр эмэгтэй нь
Марлин байсан болж таарч байгаа. Тухайн үед Клариса Десири хоёроос гадна Десиригийн найз залуу мөн тэднийд байсан бэлээ. Марлины гэрт нь ирэх үед Клариса Десирийг өрөө рүүгээ чирч оруулаад одоо энэ эмэгтэйг хөнөөгөөд хүүхдийг нь авчихыг хэмээн ятгах эхэлсэн. Харин энэ үед нь Десири юу яриад байгаа үгүй гэж уурлаад өрөөнөөс нь гарч явсан ба энэхүү болсон явдлын талаар найз залуудаа хэлсэн байдаг. Десиригийн найз залуугийн хэлж байгаагаар эхэндээ тэднийг тэнийг юмараад хошгонох гэж оролдоод байгаа юм байх гэж бодож исэн ч анзаараад ахад Клариса Десири хоёрын үйлдэлүүд нь байдгаасаа нэг л ондоо өөр байгаад байсан. Энэ нь Десиригийн найз залууд нэг л с ิจ гтэй санагдсан тул тэрээр Десири Клариса хоёрт хандан та хоёр ямар нэгэн тэнэг зүйл төлөвлөд байгаа бол би яг одоо цагдаа дуудлаа шүү хэмээн хэлсэн тул Десири Клариса хоёрт Марлиныг явуулахаас өөр сонголт үлдээгүй. Мэдээж энэ болсон бүх үйл явдлын талаар хөөрхий Марлин юу ч мэдээгүй. Харин Марлиныг явсны дараа Клариса Десиригийн найз залууд хандан бид хоёр зүгээр л 4 сарын 1-нд чамайг цаашлуулж яхад юу ч нухацтай хүлээж авт хэмдэ хэмээн хэлсэн байдаг. За ингээд үүний дараа 4-р сарын 23-нд Марлин дахин нэг удаа хүүхдийн хувцас авахаар Кларисагийн гэрт ирсэн ба энэ үед нь Десири түүнийг саатуулан буудан дээр суулгаад зургийн альбом үзүүлж эхэлсэн байгаа. Харин Клариса гартаа кабелийн утас орон Марлины араас зөөлхөн алхасаар ойртож очиод араас нь кабелийн утсаараа хоолойг нь боож эхэлсэн байдаг. Энэ үед Марлин амьд үлдэхийн тулд бүх чадлаараа хичээж кабелийн утсыг хоолойноос холдуулахаар оролдож исэн боловч Клариса Десири тандан хараал эцсэн өөрийнхөө ажлыг хийгээ чимээ орилсноор Десири Марлины гарыг нь холдуулан Кларисад тусалсан. За ингээд энэ бүх зүйл 5-6 минутын хооронд болж өнгөрсөн бөгөөд Марлиныг амьсгал хураасны дараа Клариса Десиригээр гэлгар ууд хутаг хүнжил авч ирүүлээд өөрөө Марлины хэвлийг зүсэн нээж хүүхдийг нь гаргаж авсан. Ингээд дараа нь Марлины цогцыг хүнжил болон гэлгар ууданд боогоод хогийн саванд гаргаж хаяад өөрөө 911 руу залхан тусламж дуудсан нь энэ байсан. За харамсалтай нь хэрэг гарснаас хойш 1 сар орчмын дараа Марлины хүү эмнэлэгт байх үедээ амьсгал хураасан байдаг. Харин Клариса Десири Питер 3 шүүх хурлаа хүлээн хэдэн жилийн турш шоронд хоригдсон. Учир нь энэхүү явдлын дараахан ковид гараад шүүх хурлууд хэдэн жилээр хойшилсан. Ингээд 2023 оны 1-р сард хамгийн эхлээд Питерийн шүүх хурал болж шүүхээс түүнд 4 жилийн хорих ялыг оноосон. Гэхдээ Питер шүүх хурлаас өмнө 3 жил гаруй хоригдчихсан байсан тул шүүх хурлынхаа дараа ердөө 4 сар хоригдоод л суллагдсан байлээ. Түүний хэлж байгаагаар бол Клариса Десири хоёрын үйлдэлсэн аимшигт гэмт хэргийн талаар тэрээр огт мэдээгүй хэмээн өөрөө ярьсан байдаг. Гэхдээ үнэхээр л энэ талаар юу ч мэдээгүй юм бол яг яагаад хэргийн газрыг цэвэрлэхэд нь тэдэнд туслаад байж исэн гэдг нь бол тодорхойгүй. Харин үүний дараа 2024 оны 4-р сард Клариса Десири хоёрын шүүх хурал болж шүүхээс тэднийг 1-р цэргийн хүн амны гэмт хэрэгт гин буруутай хэмээн үзэж Кларисад 50 жилийн хорих ял, харин Десирид 30 жилийн хорих ялыг тус оноосон. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд хэрэг гарах үед Десири жирэмсэн байсан байлээ. Тиймээс хоригдож явах үедээ хорих газарт хүүхдэд төрүүлсэн. Ингээд бодохоор яаж өөрөө удахгүй их хүн болох гээд хүүхдээ гидсэндээ тэжээж ээжтэйгээ нийлээд өөр нэгэн бие давхар эмэгтэйг зэрлэхээр хөнөөгөөд хэвлийг нь зүсээд хүүхдийг нь гаргаж аваад байж идэг байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож ийн өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж гин. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мэгмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.